За сайн байцгаана уу? Дятловын даваа киноныхоо 6-7-8 дугаар ангийг ярьж өгөхөөр бэлдлээ. 6 дугаар ангийн эхлэлд гинтийн урилгагүй зочинг аялагчд маань майханд оруулж хэвтүүлэн амраав. Өөрийгөө Пётр гэж танилцуулаад ан хийж байхад нь ямар нэгэн юм дайрсан тул ихэд айсан гэж хэллээ. Залуус шөнө унтаж байхад Пётр хүнснээс нь нууцаар авах гэж байгаа Сашад баригдав. Саша гарч ярилцъя гэд бусад хулгайсан зүйлсийг нь гаргуулan "Чи анчин биш байна. Цаашлбал Пётр ч биш байх. Шоронгийн хоригдлоо" гэхэд мод бэлтгэлээс цухтаасан хоригдл гэдгээ хүлээн зөвшөөрөв. Хамт цугтсан хүмүүс нь түүнийг идэхээр завдсан тул айж тэднээс салж цугтсан гэдгээч бас хэлв. Саша хариуд нь "Чи маргааш өглөө өөрийнхөө замаар яв. Муу юм хийвэл би буудан шүү" хэмээн сүрдүүлв. Маргааш өглөө нь болж Зена Дятлов нар замын байдлыг харахаар хамтдаа явлаа. Зена "Чи надад хайргүй юм уу" гэд уйлан цанаар цааш голгов. Дятлов араас нь дагаж явах үед Зена газар дунаад босох гэтэл түүний хажууд хоёр үхсэн хүний цогцос байв. Харин Саша залууст Пётрын үннийг хэлэхэд залуус зарим нь өрөвдөв. Дятлов Зена хоёр залууст анхааруулах ёстой хэмээн буцаж байтал буу уурсан цагаан хувцастай хүмүүс ирж хүн харсан уу гэж шалгав. Дятлов уулын ингэрт хоёр зогцос харсан гэдгээ хэллээ. Буутай хүмүүс хамтдаа байрлаж байгаа газар руу нь явв. Энэ мөчид Люда Пётрт хоол өгч жинхнээсээ шударгаар амьдраарай гэж хэлэн өрөвдсөн харцаар харна. Зена Дятлов хоёрыг дагуулуудтай хамт ирж байхыг харсан Пётр "Намайг нуучих, тэхгүй бол газар дээр минь буудна" гэв. Цэргүүд ирээд "Та нар бүгдээрээ энд байна уу" гэхэд "Тийм ээ" гэв. Людагийн хоолыг 3 хүнд хийгээд өг гэж хэлээд майхныг нь шалгаж дуусаад залуусын бичиг баримтыг үзв. "Хэрвээ юм нуусны чинь мэдвэл би эргээд ирнэ шүү" гэж хэлээд цааш явлаа. Пётрыг модны хожуулд ор цасанд болж нуусан байлаа. Аялагчид Пётрт бээли болон дулаан хувцас өмсүүлж харин Саша өөрийн бөгжөө өгч хуруундаа зүгээд битгий тайлаарай. Сахиус шүү гэв. Энэ үед анчин цогоогоо агнсан ангийнхаа арьсыг өвчөж байтал унхүү хөө өвдөн "Сорны най надад ууралсан бололтой өвөө. Намайг үхтлүүдийн оронд авч явах гэж байна" гэв. Тэр өдөр хүчтэй цасан шуурга шуурч аялагчид явхад хэцүү болж байлаа. Люда бусдаасаа хоцорч газарт унахад Тебо Бринол ирж түүнийг аврав. Залуус цасан шуурганд боогдон яах учраа олохгүй зогсож байтал Саша утаа үнэртэж байна гэж хэллээ. Дятлов цааш жаахан яваад хартал отог байгааг анзаарав. Залуус тийшээ явж Дятлов Юра хоёр Люда Тебо Бринол хоёрыг хайхаар үлдэв. Энэ отог нь Манси овгийн анчин айл байлаа. Эхнэр нь эднийг яах гэж оруулав гэж уурлахад гэрийн эзэн харин тэднийг галд ойртож дулаац гэв. Люда Тебо хоёр түр амран сууна. Тебогийн овгийн талаар асуухад өөрийнхөө их эцгийн талаар ярилцсан "Намайг ирж авсанд баярлалаа" гэж Люда хэлэхэд "Тэгвэл би өөрийгөө уучлахгүй байсан" гэж Тебо хэлв. Дятлов Юра хоёр тэднийг хайж явхад гэнэт Юра Дятлов руу дайран "Чи намайг Зенад хайртыг мэдэж байгаа үсттэй" гэж уурлав. Дятлов хариуд нь "Би түүнд хэлсэн. Бидний хооронд юу ч байхгүй. Чи яагаад ойлгохгүй байгаа юм бэ" хэмээн ярилцсан эвлэрээд цааш явлаа. Үлэгдэл солигдож залуус анчны гэрт дулаацсан цай уун сууна. Гэрийн эзнээс энэ хавийн ууланд нэг ууртай савдаг байдаг гэж үнэн үү гэж асуухад эхнэр нь "Та нар бүгдээрээ биш байна. Ахаад хүмүүс үлдсэн байна" гэж хэлнэ. "Бидний хоёр маань төөрөөд ахаад хоёр маань тэднийг хайж байгаа" гэж хэлв. Энэ үед төөрсөн дөрвөн маань бие биенээ олж хамтдаа анчныг орж ирлээ. Зена Дятловыг чанга тэрж авсан ч Юраг огт тоосонгүй. Сайн унд ууж дуусаад аялагчд маань унтахаар хэвтэв. Юра Дятловыг ярилцъя хэмээн гадаа гарах ба "Чи түүнд хайртай юу? Чамд түүнийг гэсэн сэтгэл байгаа бол би та хоёрын гол зогсохгүй. Нэг зүйлийг л амл. Жаргалтай байлгаарай" гэж хэлээд дотгошоо орлоо. Шүн дунд цогоогоо хүү унхуутайгаа гэртээ ирээд аялагчид унтаж байгааг харан буудан "Зайлцгаа" гэд ихэд уурлан хөөв. Унхуу хүү ухаан алдсан байлаа. Цогоогоо залууст хандан "Та нар үхэл дагууллаа" гэв. Аялагчид тэндээс явж нэг газар жижиг агуулгах хийж юмнуудаа үлдээгээд цааш хөнгөн явхаар шийдэв. Люда харин "Бидэнд маш их юм тохиолдож байна. Тийшээ явах ёсгүй юм шиг байна" гэхэд Тебо Бринолч бас адил бодолтой байв. Харин Дятлов санал хураахад бусд нь бүгд цааш аяллаа үргэлжлүүлэх бодолтой байлаа. Энэ их юм туулчгаад бууж өгч болохгүй гэд аяллаа үргэлжлүүлж отор тайныг зөвлөв. Дятловын баг ам үрэгдэхээс 8 цагийн өмнө. 7 дугаар анги эхлэхэд Олег болон Ахмад Володка нар цэргүүдэд дагуулan зүхтаасан Булигинийг мөрдөж байлаа. Гэтэл гэнэт урдаас нь галлав. Олег араас нь тойрч барих гэж яваад нүхэн дунаж яг алуулдгийн даваан дээр нэг цэрэг нь буудан амийг нь аварлаа. Олег Булигинд хандан "2 дугаар сард юу болсон юм" гэж асуухад Булигин "Би буруу юм хийснээ мэдэж байна.
намайг ёс төртөө оршуул гэд болсон бүхнийг хэлв. Шоронгоос 3 хоригдол оргосон. 2-ыг нь бид үгүй хийсэн. Нэг нь зүхтаж чадсан. Тэр хамгийн аюултай нь байсан гэв. Эрлийн 2 дахь өдөр бид танаа аялагчдтай таарсан. Айлгсан л болохоос хуруугаач хүргээгүй. Бид оргодлын мөрөөр орж тосгоны захад байшинд очсон. Шалаар нэг цус байсан. Хөл гар чихийг нь тасцсан ихнэр нөхөр 3 хүүхдийг сүхээрч авчаад унтахаар хэвтэж байсан гэв. Яагаад тэднийг алсан байх уу гэж асуухад дулаацах гэж тэгсэн байх. Тэр шөнө их хүйтэн шөнө байсан гэж бүлийг нь хариулв. Тэр шөнө болсон үйл явдал нь угтаа бүлийг нь оргодлыг гаргаад буудах гэж байтал тэр Саашагийн өгсөн бөгжийг гартаа барин өгж байгаа цагт намайг хамгаалах ёстой гэж залбирч байв. Буу тулгасан зэрэг яг буутах гэтэл буу нь гацав. Энэ мөчөд газраас юм аван зохиж унгаад гар буугаар нь буутав. Нэг цэргийг нь хөнөөгөө цухтааж чадсан байжээ. Володка Булигны ярьсанд итгэхгүй байх бол Олег үннээ хэлж байна гэв. Утсан прокурорын газарт ирэхэд Темполов аялагчид хоорондоо муудалцсан байх гэв. Харин Олег муудалцсан байлаа шүн дунд цасан шуурганаар нүцгэн майхнаас гарчгүй нэ гэдэг байж болохгүй. Гэхдээ 9 хүн байтал 8 мөр байгааг ойлголоо. Чебо Бренол маш хүнд бэртсэн. Тэрнийг өргөөд явсан байна. Тэд нэг баг хэвээрээ байсан. Харин мэрэгжлийн аялагчдыг дийлэх бас тийм харгис бяртай ямар хүн байдаг байна. Энэ уулын нэр юу билээ гэж асуухад Темполов хүүхдлүүдийн уул. Гэхдээ амьгүй гэсэн утгатай тэнд юу ч ургадаггүй юм билээ гэв. Харин Олег нэрийг зүгээр өгдөггүй юм гээд гарч явлаа. Олег онгоцоор нисэж явахдаа Витятай хамт өнгөрүүлсэн мөчөө дахин бодно. 1945 оны 4-р сарын 30-ны үйл явдлыг харуулна. Витя Олег хоёр дээр нэг зэрэг ирээд төмс гуйж авав. Витя яах гэж ингэв хоол хүрэлцэхгүй байхад гэхэд Олег бид дайтж байна. Амьдралынхын сүүлийн төмс ч юм билүү гэв. Витя харин эхнэр Катяга ярин магтана. Төмс өгсөн зэрэг буцаж ирээд манайх хоёрт загас өгөв. Витягаас хариуд нь гар бууг нь гуйхад би энүүгээр Гитлерийг буудах гэж байгаа юм гээд инээлээ. Олегийг ажлын өрөөндөө байж байтал мөрдөн байцаагч ирээд аялагчдын аллагт нутгийн иргэдийг сэжиглэж байна. Шүтэн уул руу нь явж байсан тул тэднийг алсан байж магадгүй юм гэж хэлв. Катя дээр хүү Коля нэрв. Тэр сэтгэлээр унсан байлаа. Коляг эмээн дагуулж иржээ. Хадам ээж нь Катяд хандан хүүмэн өнгөрөөд 15 жил боллоо. Одоо сэтгэлээсээ түүнийг явуулчих хайр тохин минь гээд тэрв. Катя Коляг яагаад сэтгэлээр унсныг нь асуухад агаарын жигсаалын дараа Олегийн ээжтэй хамт гэрт нь очиж дайны үеийн зургийг үзэж байлдааны түүхийг нь яриулсан гэв. Тэгээд энийг олсон гээд сонингийн тасархаа үзүүлв. Олег Витя хоёрын хамт авахулсан зураг байгааг хараад Катя ихэд гайхан шалтгаан байсан учраас тэр бидэнд хэлээгүй байх гээд цааш Олегтой уулзахаар иртэл тэр өрөөндөө байсангүй. Харуулын цэрэг ирээд тэр Дятловын даваа руу явсан. Аялагчдын өгсөн газрыг ингэж нэрлэдэг болсон гэв. Олег харин цогоогоон гэрт ирж аялагчдын талаар асуухад бид хараагүй гэж гэрийн эзэн хэлв. Холоод чагал уулын талаар ярихад цогоогоо тэд тэнд үхсэн юм уу гэв. Олег харин тэд тэнд үхээгүй. Харин тэнд алуулсан юм гэж хэллээ. Бид ууланд мөрөгхөө болсон. Сүнснүүд хаасаагүй байгаа тэдэнд хэл. Тэд сонсно гэж цогоогоо хэллээ. Олег унхуу хүүг өвөр дээрээ суулгаад тэднийг харсан уу? Чи худлаа хэлж сураагүй байна гэд ингэрт нь байгаа луужинг нь энэ юу вэ? Хэний луужин бэ? Тэд энд иржээ яах гэж худлаа хэлв гэж буу гарган асуув. Харин цогоогоо тэдэнд юу тохиолдсныг ганцхан чамд л хэлье. Бусд нь ойлгохгүй тул уул руу явъя гэд хамтдаа явлаа. Ууланд очсны дараа цогоогоо анхны цус урсгасан цагаас ч хойш 20 жил чамайг дайны сүнс дагаж яваа юм байна. Тэр өөртөө сайн зүтгэсэн хүнийг дагаж явдаг юм гээд Олег руу дайран зууралдав. Үзэгдэл солигдож ахин 1945 оныг харуулна. Олег Витя хоёр сонинд гарах зураг авахулж байлаа. 1945 оны 5 дугаар сарын 2-нд Берлин хот. Тэд дайсны солиболцлыг илрүүлж холбоогоор бусаддаа хэлж байв. Гэнэт Олег буу гарган арагшаа ямар нэгэн юм сонссон бололтой босоод буудуулж унав. Дайсан дэсрэг бөмбөг тэдэн рүү шидэх үед Витя Олегийг авраад өөрөө ам үргэцсэн ажээ. Цогоогоо үхэл болон хувь тавилангийн талаар ярих ба хэрвээ үхэл чамааг авахар шийдсэн л бол хинч зүхтааж чадахгүй гэв. Хариуд нь Олег ямар ч аврал байхгүй юу гэвэл цогоогоо байгаа. Сүнснүүдийн хүсч байгаа төлөөсийг өөр хэн нэгэн төлөвл. Чи л мэдэхгүй байв гэж. Чиний амийг авахыг хүссэн ч өмнөөс чинь өөр хүн төлсөн тул тэр чамааг дагаж явдаг болсон. Хэн төлснийг чи мэднэ гэв. Түүний үхлийн төлөөсийг Витя төлжээ. Хариуд нь цогоогоо
Аялагчдад яг л ийм зүйл тохиолдсон. Тэдний хувь тавилан гэв. Олег Витя амьдарч болох байсан. Аялагч залуусч бас. Яагаад ийм зүйл тохиолдов гэд эргэж харав. Тэд хамтдаа буцан анчны дирээд Олег туслахаа дагуулan буцав. Онгоцонд явахдаа Олег дайны сүнс ууланд үлдлээ. Надтай хамт байхгүй байна гэд инээмсэглэлээ. Олег прокурорын газарт ирж аллах гэхэд бүх баримт няцаагдаж байна. Шуурхтай шөнө тэдэнд амьд үлдэх боломж байсангүй гэж ярих нь цогоогоотой уулзнаас хойш түүний бодол өөрчлөгдөжээ. Прокурор тэгээд тэд юунаас зүхтсэн байж болох уу гэж давтан асууна. Харин Олег тэд шархацсан найзыгаа аваад юм хадгалсан агуулга руугаа очиж дулаацах гэсэн. Даанч төөрсөн байх. Маш их тэмцсэн. Юунаас тэгтлээ бэрдсэн байх уу? Майхан руу хүчтэй цас нурж орж ирсэн. Маш их хэмжээний цас шүү дээ. Тэд үлдээд майхнаа цаснаас гаргах боломж байсан. Гэхдээ тэд буруу шийдвэр гаргаж агуулга руугаа гүйсэн. Бид үүнийг яагаад ч нотлож чадахгүй. Боломжгүй. Миний хувьд энэ аллах байгаагүй. Би ингэж дүгнэж байна гэд гарч яв. Катя Олегийг амдан ирж уулзаад сонины зургийг үзүүлэхэд би энийг хэлхийг байн хүсэж явсан. Уучлаарай гэв. Энэ хэргийг би сайн дураараа авсан чамайг шинжээж гэдгийг мэдэж байсан. Чамтай танилцсанаас хойш үргэлжчний тухай бодох боллоо. Энэ мэдэрч байгаа зүйл миний хүү эсвэл Ветягийн хүү гэхэд Катя харин миний мэдэрч байгаа зүйл бол минийх гэд уруул дээр нь үнслээ. Олег тэр намайг авраад өөрөө өгсөн. Ветя амьд үлдэж болох байсан гэд уйлахад тэр чадахгүй. Тэгвэл тэр Ветя биш болно гэж Катя хэлээд тэврэлдэж буугаар 7 дугаар анги төгслөө. 8 дугаар ангийн эхлэл шуурга их байгаа тул аялагч залуус маань цас ухаад майхнаа бариад хонохоор боллоо. Юура дурсгалын зураг авав. Майхнаа барьж дуусаад дулаацсан суун. Саша би 4 цагийн дараа 38 хүрнэ. Сонин газарт баяраа дэмдэглэх гэж байна шүүгээд та нартай хамт байхад 20 насаар залуутсан юм шиг санагдаж байна. Тибо Саша хоёр бэлэг солилцсон хундаг өрөв. Мөн Тибо Люда хоёрын дурлалцж байгааг залуус дооглон хөвжилтэн. Харин анчны гэрт унхуу хүү өвчнөдөө дарчлан цогоогоо аав ээжийг нь харийн аялагчдыг гэртээ оруулснаас болсон гэд гарч явлаа. Залуус зориг мөрөөдлөө ярихад Саша Эверест дээр гарч үзхийг мөрөөдөж байгаагаа хэлэх бол Юрка хайрын тухай шүлэг уншив. Би унтарч буй түйдэг харж байна. Галын туяа айжмаар бүхэн. Хүнд өдрийн дараа нөхөд минь амарна. Гэвч энэ дунд чи алга. Унхуу хүү өвчнөдөө дарчилж байгаад гинэт босон чангаар өрлөв. Яг энэ мөчид засан нуранга болж унтаж байсан аялагчдын майхныг дарж Тибо Бринол хүнд бэрдэв. Залуус сандралдан хутга аван майхнаа зүсэн гадагш гарan цасыг ухаж эхлэв. Бүгд гадагш гарсан Саша Тибо Бринол хоёр хүнд бэртжээ. Энэ үед цас ахин нурж майхныг юу ч үгүй дарж орхив. Залуус юмаа хадгалсан агуулга руугаа очиж дулаацын хэмээн шийдэж хөмссөн хувцастайгаа шууд явлаа. Зена хөлөө гэмтэн Дятлов түшин алхана. Залуус нэг модны дэргэд очиж дулаацахаар болж түүдэг авч ирэхээр Дятлов болон Коливато хоёр яваад горх руу унах ба энэ үед Дятлов бид буруу зүгт явж байна. Агуулга эсрэг талд байгаа юм байна гэв. Сасан шуурга маш хүчтэй шуурч модыг хүртэл ганхуулж байлаа. Жижиг түүдэг асаан дулаацах ба Рустик хуураа өвс олж ирэхээр явна. Зена Люда хоёр тэврэлдэн сууна. Дятлов ирээд буруу зүгт явснаа хэлээд доод талд горих байгаа. Нөмөртэй тул бэрдсэн хүмүүсээ тэнд оруулъя гэв. Харин Саша Тибо бид хоёрыг үлдээгээд та нар агуулах руу яв гэхэд Люда би Тибог орхихгүйгээд тэврэн уйлав. Дятлов Зена хоёр жалга руу бэрдсэн хүмүүсийг зөөж Юра Дорошенко хоёр түүдгээ манахаар болов. Тибо ухаан алдсан ба ээжигээ дуудахад Люда би чамтай хамт байна. Чи бид хоёрыг урт удаан жаргалтай амьдрна гэж мэргэлсэн гэж хэлсэн ч тэр нас барсан байлаа. Залуус сандралдан Люда уйлна. Сашач мөн ухаан алдаж унжээ. Түүдгээ жалга руу зөөхийн тулд Дорошенко оймсоо модонд ороож бамбар хийсэн ч тэр нь хэдхэн секунд ч бололгүй унтарч гав. Бүгд осголтонд орж хөдлөгч тэнгэлгүй болсон байлаа. Зена Людаг тэврэн тайвшруулахын тулд нар бандвал дулаарна. Бүгд сайхан болно гэв. Люда харин одоо юу ч сайхан болохгүй. Тибо Саша хоёр үхчихлээ гээд уйл. Юрка, Дорошенко, Коливато гурав жалга руу явах гэж оролцсон ч чадсангүй. Дорошенкогийн хөл нь хөлдөжээ. Коливато ганцаараа жалга руу яв. Нөгөө хоёр маань харин унтарсан түүдгнийхээ хажууд амьсгал хураалаа. Рустик Дятлов хоёр жалганд мөчрөөр хэвтрэх хийж байхад Коливато ирж түүдэг унтарсан. Тэр хоёрыг очиж авар тусламж хэрэгтэй байгаа гэв.
Зена Рустик Дятлав гурав очиход бүх зүйл ороодсон байлаа. Тэд ам үрэгдэжээ. Дятлав харин би та нарыг энд авчирсан. Би энэ маршрутыг зохиосон. Энэ чөтгөрийн даваан дээр би хонуулсан гэж өөрийгөө буруутгахад Зена тайвшруулв. Жалганд байгаа Люда дээр Зена ирэн ойм сүмсүүлэхэд Люда энэ хэний хэм гэхэд Дорошенкогийнх гэж хэлв. Холиватов харин сүйд бүсгүйдээ зориулан захаа бичгээр цаас гаргав. Люда хайр Тибор руугаа мөлхөн очоод жалганд дунлаа. Саша харин амьд байхва нүхнээс Людаг гаргах гэж байтал өнөөх үхсэн дарга нь ахаад л нүдэнд нь харагдав. Гар бууга гарган буудлаа. Буун дунаар Холиватов тэдэн дээр очоод нүхнээс татаж гаргах гэтэл мөн л чадсангүй. Бүгд үхлийн ирмэгт иржээ. Одоо зөвхөн Дятлав, Рустик, Зена гурвал амьд үлджээ. Тэд майхан руугаа буцаж явъя. 230 алхам ойролцоогоор 1.5 км. Би нааша ирэхдээ тоолсон юм гэж Дятлав хэлэхэд Рустик та хоёр хүлээж бай. Би яваад юмнуудаа аваад ирийгээд ганцаараа явлаа. Түүнийг буцаж ирэхгүй байсан учраас Дятлав Зена хоёр араарсан нь яв. 2030 алхам. Юу ч болсон зогсохгүй шүү гэж Дятлав хэллээ. Тэд хамтдаа эцсийн хүчээ шавхан майхны зүг алхлаа. Гэсэн ч Дятлав маань хүчин барагдан газарт унаад Зенада хайртай гэдгээ хэлээд амьсгал хураалаа. Зена ганцаараа цааш үргэлжлүүлэн алхав. Замдаа Рустикийн зогцсыг харан сэтгэлээр унсан ч үргэлжлүүлэн явсаар тэсгэл алдан газарт унлаа. Амандаа 650 алхам гэж хэлээд амьсгал хурав. Яг энэ мөчид ухаангүй байсан унхуу хүү сэрэн гэрээс гараад аялагчдын орхисон луужин байгааг олж харснаар кино маань төгслөө. 1959 оны 2 дугаар сарын 2-ны шөнө Игорь Дятлаваар ахлуулсан аялагчдын баг бүрэн бүрэлдэхүүнээр ам мөрөгдөжээ. Мөрдөгчд цаг агаараас үүдсэн золгүй явдал гэж үзжээ. Боддоор аялагчдад юу тохиолдсон гэж бодож байна сэтгэлдээ бичээрэй.